Үндэсний баяр наадмын өдрүүдэд автомашины хөдөлгөөний ачаал ихтэй байсан хэдий ч жолооч замын хөдөлгөөнд соёлтой оролцсноос нийслэлд онцлогтой зам тээврийн осол гараагүй. Ослын дуудлага мэдээлэл энгийн өдрүүд ихтэй ижлээжээ. За энэ хугацаанд бол манай цагдаагийн байгууллага бүхэлдээ иргэдийн аялахтай наадамлах энэ үйл ажиллагаанд үйлчилж ажиллаа. За ялангуяа бол хөдлөө ходог дээр миний бие өөрөө яг хөдлөө ходог дээр ажилласан. За тэнд бол хөдөлгөөн маш их байсан. Гэсэн хэдий ч бол манай иргэд манай албаагчдын бас тавьчин шаардлагыг биелүүлж ноцтой одоо осол гаралгүйгээр хөдөлгөөний үйл ажиллагаа бол өндөрсөн. За гэхдээ өдөртөө бол яг тэр соёолонгийн насны уралдсан 12-ны өдөр бол нэг 20 гаруй зам тэр ослын дуудлага ирсэн. За энэ бол баг зэргийн одоо мөргөлдсөн шүргэлдсэн ийм ослууд. За үүний улмаас хүн одоо ноцтой гэмт бэрцсэн юм бол байхгүй өнгөрсөн. За Улаанбаатар хотын хувьд бол хотын хөдөлгөөн бас их байсан. За дуудлага гэхдээ урд өмнөх өдрүүдийн баярын үйл ажиллагаанаас дуудлагын хувьд бол цөөн байсан. За өдөр тутамд яг байдаг дуудлагын тоотой бараг ойролцоогоор 230-аас 50 хооронд байсан. За өмнөх жилүүд бол яг энэ баяр наадмын үеэр зам тэр ослын дуудлагын тоо нэмэгддэг. За энэ жилийн хувьд бол харьцангуй тогтмол байлаа. Харин хөдөө орон нутгийн замд жолоочид хурд хэтрүүлэн согтууруулгундаа хэрэгэлсэн үедээ болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган оролцоогүй шалтгаалж зам тээврийн осол цөөнгөө бүртгэгдэжээ. За өчигдөр Төв аймгийн нутагт 2 машин мөргөлдөж ослын улмаас бол яг газар дээр 2 хүний амьнаас хохирсон. За өнөөдөр бас нэг хохирч бол эмнэлэгт очиод ингээд амьнаас нохирсон юм байдалтай байна. Тэгэхээр манай иргэд ер нь орон нутгийн замд одоо намар бараг 10 сар хүртэл иргэд маань орон нутгийн замд явж хөдөлгөөнд оролцох бас амрах зугаалах ийм байдаг. Тэгэхээр орон нутагт хурд тохируулах, за гүйцэтгүүлэх үйлдэлийг зөв хийх гэх мэт, за хамгаалах хүсээ зөөх, хүн тээвэр хэтрүүлэхгүй байх, согтууруулах хундаа зүйл хэрэглэхгүй байх гэх мэт одоо наадзахын иргэдийн өөрсдийнх нь мэджээдэг. За мөрдүүл зохих хөстэй хууль дүрмэнд заагдсан байдаг энэ зүйлүүдийг зөрчиж байна. Энэний улмаас бол ноцтой ослоо гарч хүний амьнаас эрсдэж байна.